Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Ерөнхий ивент тэтгэгч Ардап. Гүйлгээ бүрт урамшуулалтай. Хамтрагч үйлчлүүлэгчээ дээдэлж чанарыг эрхэмлэнэ. Good Price Market. Хамтрагч Гантиг мебель тавилгын үйлдвэр. Хийцэн сэтгэл орон зайн урлаг. Good Price-ийн сүнс бүтээгдэхүүнүүд 7 хоног бүр агаарын тээврээр Солонгосоос ирдэг. Хадгалах хугацаа 14 хоног байдаг тул Good Price үргэлж шинээрээ. Хүчлэрэгч. Танах хэдий саадаг вэ? 24 цагаас. За баярлалаа. Шангрила салбарын сонгон суулгаан хамтлагчаараа хамгийн өрөө сонголттой. Сайн байна уу? За тарах. Тэгээд тарахч. Таталбарын орох уу? Ардгүй ирч. За та ардбээр төлсөн учраас нэг хөвтө тэнцэг арткойны урамшуул олгогдсон шүү. Өө тийм үү. Good Price-ийг сонгосон баярлалаа. За баярлалаа. Сайн байцгаана уу манайхаа? Өсгөө байна. Та өдөр бүр рестораны хоолыг гэртээ хийж идэнэ гэвэл ямар вэ? Тэгвэл бидэнд амттай стейкийг хэрхэн хийхийг зааж өгөхөөр Sparrow рестораны ерөнхий тоогооч, Хорика Монголиагийн зөвлөх тоогооч, Бодхоо тоогооч маань ирсэн байна. Бүгдээ хүлээж авцгаая. За сайн байна уу? Манай галдан тавтан байрлал. За баярлалаа. За өнөөдөр хоёулаа ямар хоол хийх вүлээ? Өнөөдөр хоёулаа сэрлөө стейк хийн. Сэрлөө стейкийг онцлог dry age хийсэн сэрлөө стейкийг хий. Энэ стейкээ хоёулаа салаад болон десертний хамт энэ цогц тоол хийнэ гэсэн үг. Вау. За өнөөдрийн хоолыг ихтэй хоёлаа. Энэ нөгөө Японы тусгай захиалгаар хийгддэг Toto брэнд гэж байдаг юм байна. Тэрний ган сав суулгаар хоол хийцгээе. За задлах уу? За Toto мэднэ. 304 үнэлгээтэй тий. Хүнсний агуул хүнсэн зориулсан ганштай энэ чи яг нөгөө эрүүл ахуйн шаардлага хангасан. Йоо бүр энэ шинэ юм задлсан чинь нэг юм би ардж орцох гэдэг юм шиг сүртэй шүү дээ. Тэр тусмаа тоогоош бид нар чи яг юм шиг тоогоош анхаад тэгэхээр нөгөө хүүхнүүд дэлгүүрт орохлоор яадаг вэ? Яг тэр шиг шүү дээ. Надад бол яг нөгөө хүүхд насанд нэг аав ээж хоёр гоё шин тоглоом авчихлаа хурдан задлуур санагдаад идэв шүү дээ. Тэр шиг санагдчих. Эднийх гоё эднийх би аягүй дуртай. Харин тийм юм тий. Материал нь ялчгүй сайн байгаад тий. Нэг юм цутгцсан юм шиг юм тий. Ийм цаанаасаа шууд. За би энэ чинь яг хэрэглэх юмудаа авчих тий. За. Маха шартлаар хариулан тавь авчи, соусныхаа шанагыг авчи. Эдрийг тэр гамбан зас хэрэгтэй үстэй тий. Оо тэгэлгүй яа. Энэ гамбан зэн бүр үнэхээр гоё харагдчих. Та энэ хараа. Юу вэ? Эднийх янзын. Тэгээд энэ нөгөө гам уртлөө хутганы ирийг авдггүй. Тэгээд нэм бактери үрждэг. Эднийх айгүй гоё. Тийм тий. Тэгэхгүй нөгөө нэг модон эсвэл пивер ганц чинь нөгөө ингээд яагаад гэдэг шүү дээ. Зурагдаад тэгээд завсраар нөгөө нэм бактери үржих магадлал. Тэгээд давхар нөгөө хэрцэн махтайгаа зүгтаа нөгөө үүрмүүд нь ингээд зүгтаа орчих тий. Энэ бүр гоё юм. Тань том нэртэй үү жижиг нэртэй үү? Энэ хоёулын нэр. Хоёулаа. Тэгвэл шарн бас болсон бүтээгдэхүүнүүд ашиглаж учраас. За эдрийг төр зүрх шээ тий. Тийм. Хоёулаа эхлээд десерт нэг цаг орчим болох байхгүй. Эхлээд десертээ хийгээд хажуугаар нь би маха бэлтчих. Десерт бол яг грамаараа явна. Тэгэхээр энэ грамаараа энэ савн дээр сайхан бүгдийн грамлаад ингэж хийчихсэн. За ойлгоо. Тэгээд болсныхан дараа хоёулаа нэгүр сайхан ямар ч юу
дотроо юм ширхэг байхгүйгээр Бутлах юм байна. туслаад блендер. За. Тэгж байгаа шарна. За одоо би хажууд чинь үндсэн олныхаа мархыг бэлтчихье. За. За энэ нөгөө би баачрыг сэрлөө стек гэж байна. За. Хоёулаа стек юм. Стекийг гэрийн аргаар яаж гоё зөөлхөн хамтлаг шүүслэг болгох вэ гэдгийг өнөөдөр хийнэ зэ. Энэ махны одоо бусдаас ялгаатай байдал нь юу вэ? Одоо даваа тал гэдэг шиг. Энэ болохоор яг нөгөө махны чиглэлийн үхэр байгаа. Хоёр dry age хийсэн одоо монголоор бол сэврээсэн гэсэн үг. Гэтэ сэврээхдээ нөгөө тусгай хөрвөрт температураас авалгаа авахгүй жигд сэврээгээд шүүсийн дотор нь хадгалсан. Тийм их байгаа. Илүү зөөлхөн бол гэсэн. Тийм байна тий тэгвэл. Тэгээ вакуумдад амтлаа тавьчихлаар илүү гоё нэг маханд нь амт нь ороод илүү шүүслэг. Тэгээ вакуум болдог. Нэг хадгалах хугацаанд уртсаад айгуу гоё болно. Тэгээ энэ одоо би чам гоё шарж амсуултээ. За ойлголоо. За хоёлаа энэ дээр өгсөн байгаа юмнуудыг хийнэ гэсэн тий. Манго хоёлаа эхлээд энэ ч сайхан арилгачих. Одоо манго ч нөөрэ голдоо юм хөндлөн том ястай байгаа. Ааха. Тэр хөндлөн том ясныхаа хажуу талаар нь оруулаад одоо энэ ч яс байгаа гэсэн. Тийм байна. Тэгээд ерөнхийд нөгөө мангого нэг ингээ хэрчсэн байдэн шүү дээ. Аа тийм. Залуу. За ингээд авчих. Жиа ингэж жагаад дэлгэж ирэнгүүтээ хоёлаа энэчнээс нь ингэж халслана. Тэгэхгүй төм шарлаж байгаа юм шиг халслахлаа бас болохгүй. Яснаасаа гоё гүц цалдаг байхгүй. Тийм байна. Тийм байна. Би сая яг тийм л ойлголт дээр яг За ингэ гоё яа. За ойлголоо. За өнөөдөр хоёул 2 порц хоол хийх учраас тэрэндээ тааруулаад махаа хичээд порцолч. За ингээд сэрлөөстэй юм гоё. Өөх мах нь алгалсан. Нэг юм баг. Тийм байна тий. Одоо энэ нэг шүүс одоо ингээд гоочх сэврээцсэн учраас тэгсэн мөртлөө ингээд махандаа шүүс ингээд байждаг. Одоо яг нөгөө шим шүүс нь бүх юм яг өөр мах руугаа шингэсэн гэсэн үг тий. Таах яагаад юу н тоогооч мэржлийг сонгосон? Минийх чи инээдтэй. За. Би ч нөгөө яг 10 жил тахт нөгөө солонгос кинонууд их гардаг байсан. За. Тэгээд нөгөө зочд буудлын эзэн гэх кино байна. Тийм. Тэрэн дээр ч нөгөө тоогооч могооч гэл яг зочд буудлын тэр нөгөө нэг амьдралыг харуулдаг. Айгуу гоё харуулдаг байхгүй. Тэгээд галтгооны хэсэг нь айгуу гоё харагдаад. Өө энэ чи ямар гоё юм бэ? Монголд одоо ийм байдаг болов гэж бодож байна. Тухайч бас мөрөөдөхтэй. Тухайн үед гэсэн чи манай нэг хамаатны ах бас яг тоогооч ус хараад чинь ахыгаа харсан чинь яг л тэр нөгөө кинон дотор байгаа юм шиг харагдаад байгаа. Ингээ цаа би ерөөсөө тоогооч болох юм байна гэж бодоод тэгэл шийдсэндээ. Ямар сонирхолтой юм те. Тэгээ одоо та тоогоочор юу нэг хэдэн жил ажиллаж байна? 10 оноос хойш эхлэр чинь бараг 15 жил болж. Бүлтэн өөрхийг амьдралын энэ олон жилийг яг хоолыг зориулна гэхлээр бүр би бол үнэхээр өнөөдөр бол үнэхээр гоё стейк идэх юм байна бүр. За одоо би болохоор юу гэж байгаа гэхлээр крем чизээ энэ дэр 400 г-ыг хийнэ гэсэн байна. Тэгээ одоо яг энэ дэр хэмжээтэй. За махаа шарахын тулд бас нэг анхаарах зүйл нь хайрлантайгаа маш сайн халаасан байх хэрэгтэй. Халаачаад галаа багасгаад тус хийгээд тэгээ шарна. Тэгэхгүй шууд нөгөө хүүтэн багт нь мах шарах гэдэг хүмүүс яагаад гэдэг. Тийм шүү дээ. Одоо жишээлх юм бол би ч юм бол хөнгөн зүгээр шууд тосоо хийцэн шууд байжгаад бүх юм нөгөө нэг даблдах гэдэг байхгүй одоо нийлж хоол хутгадаг шиг тэгж болох. Эхлээд хайрлантайгаа маш сайн халаасан байх хэрэгтэй. Махыг шарахж байгаа тохиолдолд гэртээ шарах шүүгээтэй болвол эхлээд хайрс тогтоочоод шарах шүүгэн тэгвэл илүү гоё болдог. Шарах шүүгээ байхгүй бол хайрлан тагуун дээр галаа тохируулаад болгочихвол илүү гоё болдог. Ойлголоо. Одоо өнөөдрийн хоёлыг хийж байгаа стейкэнд ямар нэгэн тийм онцлог нэр эсвэл одоо яг нэг бусад стейкнээс ийм ялгаатай гэсэн тийм онцлог давуу талууд байгаа юм. Байлгүй яг стейк болгон өөр нэртэй. Өнөөдрийн хоёлаа хийх гэж байгаа болохоор сирлон стейк буюу одоо нэг нурууны хэсгийн зөөл хэсгийн мах нь гэсэн. Илүү одоо нурууны гол мах уу? Гол мах нь нурууныхын дотор талд. Энэ болохоор яг нурууныхын гадна талаар нь байдаг. Хөөхлөг бас нэг арай том зөөлөн хэсгийн мах гэсэн. Ойлголоо. За одоо шууд энэ сам дотроо бүгднийг нийлүүлэл хийгээд байна гэсэн. Тийм, бүгдийг нийлүүлж хийж байгаа хоёлаа. Холигч блендерээр бэлэн. За ойлголоо. За таах би анх удаагаар
яг ийм заавраар десерт хийх гэж үзэж шүү. Нэг бодлоо нэг тийм балчих гээд байгаа юм шиг эсвэл ончих гээд байгаа юм шиг санагдчих. Яг грамыг алдахгүй бол хоёлаа асуудал. Асуудалгүй юу. За тэгвэл би яг сая крем чизээ болвол тест яг 200-аар нь бол яг л туслаа. 200 400 шүү дээ. 400 юм байна. Оо тийм байна. Би яг ингэж шүү. Тийм байна. Яаж тэнд азар хийлсэн. За. 5-аас сайхан халаацсан, тосоо хийцэн. Хаяна. Яг гоё ингэ шажигнс дуурж явах хэрэгтэй. Тийм байна. Гэл явчих тий. За одоо энэ дэр 120 г сахар их хэрэгтэй юм байна. Сахар маань энэ байна. Яна хаа энэ крем чиз маань 400 г өрөхгүй яг 379 г болдох юм. Яг уу 400 г болчихсон. Би бүгдийн сайн шахаж хийдэ. За. За энэ дэр бүр энэ тавгийг ч гэсэн бүр нэг бүчлэн оруулах хэрэгтэй юм байна л да. Энэ ган дамбал болохоор цэвэрлэхэд маш хялбар. Таамараа. Шууд альчуураар арчаад эсвэл бол нөгөө сэлбэдгээр арчаад арилж угаагаад арчаад одоо наалтаад заваараад авах. Гол нөгөө бактери үржихгүй гэдэг нь гоё юм тий. Эрүүл мэндэд тэгээ бас нөгөө нэг удаан идэх юм биш тий. Тотогийн бас нөгөө ган идэл одоо ган банцтай. Одоо эрүүл аюулгүй төвшний. Тэгээд нэг нэм бактери үржихгүй гэдэг талаас айгүй тааламжтай. Тэгээд хэрэглэхэд илүү хялбар, угаа цэвэрлэхэд илүү бас илүү зэгцтэй болохоор айгүй айгүй таалагдж байна гэж байна. Хамтрагч чанарын стандарт, эрүүл бүхний эхлэл, насан туршийн эдэлгээ Toto Household. Хамтрагч аз жаргалыг илүү мэдэр, хүнсний эслэг агуулсан Coca-Cola Plus. За маха шарж байхдаа цуг амтсан розмаригаа цуг хийвэл илүү гоё амтсан. Розмари болон одоо туслах энэ амтлагчнуудын ерөнхий амт нь тоснодоо шингэдэг байхгүй. Тэгээ тос нь мах руугаа. Вау. Хоёулаа нэлтэйг шарахтаа. За. Хоёр талаас нь нэг 3 минут шааруул зүгээр. Одоо эн чинь нэг 3 дулаантай байгаа. Тийм байна. Илүү гоё дундаа шүүстэй болгохын тулд одоо жоохон medium rare болгох уу? Тийм ээ. За тэгээд хоёр талаас нь 3 минут шарчаад шарах шүүгэндээ нэг 160 градус дээр арай нэг баг гал тэгээд хүмүүс нэг 180 200 градус дээр хурдан болох гоё. 160 дээр зөөлөн арай нэг зөөлөн гал дээр болох тэгээд махшиг илүү гоё шүүслэх зөөлөн болно. Илүү жоохон juicy тийм. 160 дээр хоёулаа нэг 10 минут болоод ер нь мах болсон гэсэн. Ойлголоо. За дээрээс бас юм стейкний M-Corp гэдэг нэг Америкийн брэнд. За. Энэний нэг яг стейк амтлагчнууд нь бас аягүй зүгээр. Гэртээ хийж байгаа тохиолдолд ийм шиг амтлагчаар шууд давс байсан тараадахгүйгээр энэ өөрөө давс бэс болон бусад нэг яг ургамлын гаралтай амтлагчуд юм. Яг чигт холцсон баг. Тэгэхээр энийг бас сайхан амтлагчдаг. За 200 г зөөхий. Одоо шууд ингэ шарх шуугинд оруулахад бэлдэж байгаа гэсэн үг. Шарх шуугинд оруулахад бэлдэж. Наадхаас сурчих юм бол хоёлаа дараа нь гэртээ хийхэд ямар ч асуудалгүй гэсэн үг. Тийм байна. Одоо яг энийг манай нэвтрүүлгийг үзэж байгаа залуучууд, эсвэл бол бүсгүйчүүд, нөхөртөө эсвэл их нэртэй яг гоё юм хоолных нь амтсан юм гоё десерт хийж өгч чаддаг болох нь шүү дээ. Одоо би ч гэсэн бас гэртээ очиод хиймээр санагдлаа. Тэгээ наа чин нэг талаас айгүй гоё амттай, хийхэд айгүй хялбар. Тэгээ орц найрлага нэг олон төрлийн юм биш, толгой иргэд байхгүй. Харин тийм байна. Дахиад зөөх юм дутчихад байгаа юм жаа. Наа чи хэдэн грамм гэж? Энэ одоо 147. 147. Хоёулагийн нэг крем чиз нь дутсан болохоор ерөнхий харьцаанд боосноо. За. Ойлголоо. Одоо хачраа бэлдэнэ. За. Стейкний хачирдаа хоёулаа нэг амт төмсийг шараад ягаан сонгоноор соусандаа хийгээд тэгээ нэг шарсан төмөстэй усаалал, гинжин улаалал.
Ерөнхийний хачир маань ийм болно гэсэн үг. За грамнууд бүгд болсон уу? Одоо 2 шүгэнгөө игээд крахмал хийгээд тэгээ болчих юм байна. За би тэгвэл газ энийг ялзуулах уу? За тэг. Тэгэхгүй бол та бүстэй амжуулаад идэг би яг. За чи десерт хийгээд тэгээ салаатаа хойлоо цуг хий. За тэгье. За крахмал 20 г нэ. За дахиад нэг өндөг. За ингээд 2 өндөг хийчлээ. За шингэн ванил 2 г гэжээ. За энэ нөхрийг за одоо шингэн ванил за одоо лимоны шүүс 20 г гинэ. За энийг гоё тайхан шиг бодлоготой юм шүү. Гарын тийм атгалтыг хараалж зөө. Оо вау. За стек 2 г л өвтүүллээ. За хоёул одоо энэ цэцлэгээ холигчоор дүүрээд. За Ямар ч хэрхэггүй болтлоо. хойлно. Ойлголоо. Хоёул амт төмсний чипс хийх гэж байгаа учраас арилгагчаар зааварлан гэж татаад илүү гоё жигэд ийм нэмхэн болгоно гэсэн. Тийм байна. Тэгж илүү юм шаржигнэр болох юм байна тий. Тэгээ ингээд жигэд уртааш нэгчлэр илүү гоё. За энэ эдий бүгдийг энэ холно гинэ гэж. Энэ яг одоо энийг ингээд хийж яхад энийг үсрэх цацрах уу? Буруу бариул цацран. Яг жигэд ингэж дөрүүл. Тийм үү. Буруу хэрчиж магадгүй нэг хоромгч зүвч. Хоромгч зүүсэн дээр. Тийм. Тэгэхгүй болоос хөглөөд зүгээр. Энэ манай энэ залгуур та хаашна уу? Энэ шууд арзэтг маань ингээд дарчингууд дээр шиг гараад ирдэг заяа. Тэгээд бүр өөр төр спикертэй гэж байгаа. Тэгэхээр энэ манай хан түгэл отхныхан маань бүгд тэр чигээрээ гантик гээд тавилгын компани байт юм байна. Яг тэрнгээр ингэж ийм гой гой тавилгануудаа бүгдийг хийсэн юм байна. Супер юм байна. Харин тийм багаз. За жоохон доошгоо үзээд. За дэше жоохон. Вау. За одоо энэ бүр маш нарийн болсон эсгийг нь яаж халахгүй? Дээш гаргаж ирээд 90 хар. 90-нд юм наалдаг бол 90 болцсон байна л. Юм наалдаг. Дотроо ширхэгтэй бол 90-нд ингээд зурагдаад ороцолцсон. Тэгэхээр ч 90 болчихжээ. Юм зүгээр юм тий. За одоо хэвээ бэлтнэ. Одоо хэвэндээ тааруулаад наатахаа. За. Тэгээ хоёулаа өнөөдөр болохоор доороос суургүй зүгээр л яг чизкейк юм. Ойлголоо. Бичнээ сууртай байдаг шүү. Тэр бичнээ суургүйгээр дээрээ айс кремтэй дуугаж. Тийм байна. Тэгээ дээрэс нь гурилгүй юм байна тий. Тийм. Тэгэхээр гоё юм байна. За одоо энэ хэвэндээ тааруулаад хоёулаа доороос нэг 2 хуруу орчим цуцаантай хийн гэсэн. За. За жоохон зөрөгтэй. За одоо наа чи гоё хөөгөөд тэгээ доошоо суугаад яг энэнийхэн хэмжээтэй ороод ирсэн. За хоёул энийг болтлоо дараа нахад энийг шарж болно. Оо за. Бүгдээ хадгалж болно. Тэгээс 2 хоног яах ч. Эсвэл энэ панкейк шиг ашиглаж болох уу? Үгүй. Заавал юугаар болох юм? Заавал шарах шүүгэнд хэвлэлж шарна гэсэн. Панкейк шиг болохоор наа чи уурсчихна. За одоо наатаа хоёлаа доторх хийг ингэж гаргана. За. Одоо эн чинь зүгээр л хийцэн байгаа шүү дээ. Тийм байна. Оо вау. Тэгэхээр доторх хийг ингэж гаргуулад яг дундаа энэ жигд болно гэсэн. Ямар ч нэг зайг гэсэн. Тийм илүү гоё юм нэг жигд тарж байгаа юм тий. Оо вау. За одоо шарах шүүгэнд хоёлаа 180 дээр 30 минут болж дуусны дараа 150 руу оруулаад дахиад 30 минут. Тэгээд чизкейк мог ерөнхийдөө болоод гаргаж ирээд бүр маш сайн хөргөөсний дараа хэрэгэл. Халуун дээр шууд ингэ урсчихна. Сайн хөрөөд ирэхлээр илүү гоё биетэй болгоод илүү гоё хамтан дотор ингэ шингэж байгаа. Ойлголоо. Тэгвэл 30 минут. За шарах шүүгэнд байна. За одоо хоёлаа хоол хүлээх зур. Бид энэ гоё кофе чанж өгье. Та кофег дуртай байсан тий. Мэдээж. За тий. За тий. За. Тэнд гоё кофе.
Йоо зөв өнөр нь бол маш гоё өнөрт чинь. Тэгээ энэ эспрессогоор гарч ирж байгаа болохоор жоо хатуу гэж магадгүй. Гэтэл зүгээр шууд сэрэг чинь. Танд гоё зөөлхөн гарсан баг. За Харин гоё. Астай часисан гоё. кофе нүүр нь аюугаа орчих. Харин тийм байна. Нэг гоё тийм хуурцсан. Гоё. Энэ янз юм байна. Смокинг энэ цахилгаан тоног төхөөрөмжүүд маань яг гэрийн нөхцөлд бол илүү бас аюу боломжийн те. Одоо юу гэдэг махыг яг болгох хэвээр хэмдэн болгоч чинь десерт бол амттныг яг гоё зөв шарч чинь илүү нэг рестораны төвшний юмыг гэрт авцраад ирсэн. Тэгсэн мөрчлөө илүү минимал хүмүүст хэрэгтэй тийм бүтээгдэхүүнүүд байна гэж харлаа. Ерөнхий ивент тэтгэгч ArtPay. Хөөгүү шимтгэлгүй 60 хоног тухайн төл. Хамтрагч Ajuma Republic. Жинхэнэ солонгос самтыг гэртээ. За 180 дээр 30 минут тааруулж шивсэн. За Бидрэлийнх нь хуйлаа. за. Сайн сайхан голлуулаад энийг ингэ тавьчих юм байна. За одоо юу? За одоо хуйлаа салаата хийнэ. За. За мах маань ерөнхийдөө ингэж жоохон амрах хэвээр. Хийж жагаад тэгээд дараа нь шаарна. Эхлээд хуйлаа соусаа бэлтчих. Тэнчнээс цагаан винегер авах. За. Тэгээд зүгийн бал, тэгээд лимон хэрэг болно. За салаатны соуснд ягаан сонгон, лимон, цагаан цууны винегер, зүгийн бал, оливын тос. Оливын тос. Таны нэр ам цангаж гин үү? Цангаж шүү. За тэгвэл би таныг гоё унтаагаар дайлнаа. За 3 сонголт байна. Sprite байна. Энэ кола байна. Zero кола. Zero бас. За. Гэтэ энэ нөгөө нэг юм бэлээ. Энэ хоёр хоёулаа адилхан zero кола. За. Гэтэ энэ нь болохоор хүнсний эслэг агуулсан өөх тосны чимэглэлийг удаашруулах гэд бүр энээсээ арай юм дабл нэгцэг сүг. За даблын л. За тийм би бас энээс гоё. За. Цагаад хөглөхгүй. Сайхан цангаа тайлдаг шүү те. Яг халуутсан үед бас гоё шүү те. Гоё те. Үгүй нэг колоны задалтнаас нахгуулаад нэг юм дотроос ингээл явчихдаг те. Гэл те баблын ингээд гэл. Тэгэл болоо. Өөр юм хэрэггүй өртөөс. Йоо энэ галтгоон дотор байгаа үнэр бүр зүгээр бүр дэндүүж аргаач байна миний хамрыг. За гоё ундаага зүгээр гоё. За байл. Йоо бүр янз юм шиг. За хоёлаа соусаа. За тэгээ. За би чам сонгоо арилгаад үгүй лимонны шүүсээ шахаад ичээ. За айлуулаа. За 20 г болгоод хоёлаа зогсоо. За тэгээд энэ дотор байгаа энэ үнрийг болтгсон бол энэ хоёлыг үдчихэж байгаа бүх хүмүүст өндөртүүлчихдэг л тээ. Гайхалтай шүү. За 20 г. Заст. За цагаан цооны винегрээс бас нэг 20 г авчих. За айлуулаа. За яа 20 г. туршлагачжээ. За зүгийн болноосаа 50 г. Винегерч бас хурц шүү. Угнаа чи шууд эсэглэн Тийм байна. час хийгээл ороод ир. Шууд өнөрийн зүгээр ингээд харигж байна. Тий. Яа эдэр цухтаа нийлнэ гэхлээр нэг тийм гоё чимчгэнсэн часис амт үүсгэнтэй. Илүү ногооны амтыг илүү сэргээж өгөөд нөгөө хотодон дах нөгөө гөрүүлцэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Тэгэхээр хоол идэхийн өмнөх салаад жоохон эсэглэн дүүгчлэлтэй байвал илүү тохиомжтой. Тэгжиж илүү шингэцгийг нь бас сайжруулах юм тий. Хотодыг маань хоолндоо бэлдэж өгч юм байна. За яг л 51 болгооч. зэн сүүлийн дуслаад нэг авчихсан. Грам дандаа алдаад шүү. Тэр десертэн дээр грам алдсан гэдэг тийм үү? Тэгсэн. Тэрэн дээр за одоо лимонны шүүс хийсэн оливын тос. Оливын тос. Оливын тос хэдэн? Оливын тос 80 г. За айлуулаа. Энэ сонгоныг ер нь чамаар хэрчүүлдэг байж. За би ирчвэсэн үү? Дөөлөг. За 80 г тий. 80 г.
65. За хаж хийчих за. Гэхдээ хийгээч тий. За одоо яг мэдрэмж. За 5 г. Яа. За. Йоо, это тийм ээ. За энэ жижиглсэн сонгоноос хоёлаа 5 г хийчихсэн. За ойлголоо. За энийг бол харууллаа. Тэгээд нөгөө цахилгаан холигчоор хоёлаа. Хойлно. Жигд холно. Сонгоны ширхэггүй болтол нь холно. За. Одоо наа чин том амсартай болохоор үсрэх магадлалтай. Тийм. Тэгэхээр нөгөө 90 ерөөс хажууд тийш өдлөж болохгүй жигд дараад тэгээд арчихсан. Аа. Гэнт нөгөө нэг тостой юм шархлаар нэг цараймэр нэг юм болдоо шүү дээ. Яг тэгж байгаа юм санагдаад шүү дээ. Өөрөө шүү цаанаас нэг хамгаалаад байгаа юм шиг үсэрчихгүй гэж бодож бодоод. За. Чи дараа нь гэртээ хийхдээ яг гоё юм драмаар хийвэл. Салаад айгуу гоё. Нэг тэр зөвгөн балны амт нэг гоё ийм зөөлөн хэд чихэрлэг биш. А тэгсэн мөртлөө нэг ийм чимчгэнсэн амттай, часис амттай амт чинь. Чихэрлэг хоёр ингээ яг баланс нь таарчиж байгаа. Тийм бай. Тэгэхээр илүү гоё. Хүнийг сэргээж өгдөг. За одоо хоёулаа салаатаа хий. Салаадны нөгөө арзар фризи гэдэг арзар навч байгаа. Энийг сайхан угаагаад бэлтгэсэн байгаа. Тэгээд гол салаадны орчмон пармезан бислэг, ноол ир, хошиг байна. За. За тэгвэл ингээд хөндлөн татчих. Ингээд үү? Юугаарэ? Арилгач. За. Тэгээд шууд салааданда хийнэ гэсэн. Одоо шууд энэ гамбан дээр ингэж нэг зүг те. Одоо энэ дээр ингэж. За ойлголоо. Тэгж арилгаж байгаа юм шиг эргүүлэхгүй. Яг нэг талаа бараад нэг нь шиг даа тэгэл татчих. За би пармезан юм. Ойлголоо. Үрийг оруулаг үстэй те. Энэ дээр яг орсон байна. Чи салаатанд их чам чи үрийг идэхгүй үстэй. Дүүгүй. За уучлаарай. Одоо наатнаас үрийн бүгдийн сайхан ялгаш. За, тэгээд. Үзүүрийн хар маруудыг оруулахгүй штэ. Салаад хоёул шууд идэх учраас Ойлголоо. За тэгэхээр наад чи ингэж туршлагуудч болохгүй шүү. Хойлооч бас тончтой гоё юм хийчих юм байна. за хоёулаа одоо салаадныхаа орцыг бэлтгэсэн юм чинь. Үндсэн хоолныхоо соусыг бэлтгэе. За ойлголоо. За та энэ ч тавьчих. За одоо энэ ч хоёулаа салаадны навчаа бэлдэж хийчихье. Тэгээд ер нь бол салаад бэлэн болсон гэсэн үг. Ойлголоо. Десерт бол хоолоо болохоор хоёулаа гоё тавлаа тий. Тэгээд. За хоёулаа соусоо ихтэй жоох улаан минь ашиглана. Харин төхөө халааж хагаад сайхан цэцгийн тус хийгээд сонгоно ихлэ тоорно за. За. Тодорхой грамтай юу цэцгийн тусаа ихэд. Баримжаагаар явчихна. Ойролцоогоор нэг 10 г байна уу? 10-15 г хийгээд. Энэ мах шарсан хайрлын тавган дээр хийж байгаа учраас соус ч илүү гоё амттай болж байгаа. Тэгээд сонгон өөрөө энэ ягаан сонгон ч өөрөө соуснд аюу гоё тохирдог. Нүдрүүс даалж. Гэтэ яг энэ нэг бодтой гоё шүү. За хоолж байгаа хоёлаа виногоо хийгээд гоё амтын гоё илүү гоё тийм часисан бодож өгöd. Нэрэлэг уураад ирд юм байна тий. За одоо виногоо ич. За. 50 г орчмыг хийгээд хайдар. За. Газар хавцаа. Жохон зүүл амтаа гэдэг. Тэгээд энэ барбекю стилний хоолтой илүү смоки ам. За энэс ойртор 100 г. За ойлголоо. За. Энийг 75 орчим уу? За одоо 100. За одоо 100 орчим. За. Минут лавслагч. Тэгээд үндсэн соус маань бэлэн болчихлоо гэсэн үг. За. Хоёул одоо салаадаа болохоор дундаа шэрлэх маягтай хийгээд десертээ яг десерт бол үндсэн хоол яг нэг порцоор хийнэ гэсэн үг. За.
зүгээр ингээл аваад. Салаад навчиг хутгаар ерөөсө зүсч болохгүй ер нь гараар ингэж тасна гэсэн. Тэгэхээр аваад гараар нэг тастаад хийчих. За. Ингээд тий. За. Ойлголоо. За навчаа ич. Тэгээд ойлаа. Жохон цэгцэрнэ. За тэгье. Тэгэхгүй жохон ойлаа бужигнчлаа. Тэгээд цэгцэлж жагаад сайхан деталь. За энийг хийнэ. Ерөнхийдөө хоёулагийн хийх юм ер нь нэлээд төгчлөө. Тэгээд 60-70%. За. Десерт маань дуугарч. За одоо энийг 160 дээр 160 руу унгаагаад 160 150 дээр 30 минут. За. Сайхан зэгцтэй боллоо доо. Яагаа илчлээ. За хоёул одоо үндсэн хоолныхаа хачрыг хийгээд хаа шараад тэгээд ер нь бүх юм бэлэн болно гэсэн. Ойлголоо. За тийчээс ургамлын тосоо сайхан халаагаад тэгээд нөгөө амт төсөө түрүүн гоё нэмэх хэрсэн шүү дээ. Тэрийгээ сайхан шарнаа. За алхамстай чипс нэгс. Тосоо яаж гоё халсан байгааг мэдгүй. Одоо эн чинь жоохон бөмбөлөг үүсээд. За. Тэгээ бас нэг юм жоохон дулаан мэдрэмж. Тэгэхээр за ер нь болсон байна гэж үзээд шат. Тараад. Нөгөө чипс шиг гоё алтан шаргал өнгөтэй болно. За. Шарчиг нь болоод ихтэй сайхан шүүгээд. За би амтлагчийн бэлтгэл. За. Тэгээ нэг мэдчихвэл би ингээд байдаг чангалж монголцсон шүү дээ. Одоо жоохон суулаа яа. Бараг амсхан жоохон төгжчихсэн. Ер нь бол яг нэг тийм яах гэдэгаач мэдгүй юм хөлд орж байгаа хүчил санагдчих. Яг нэг юм зарим үед нь би ингээд амар чангалж мангалал бүр хамаг энэ мөр зөртөг амар чангараал заяа. Зарим үед болохоор яг юмд хүрэх гээд ингээл юм хав халын өмнө гарыг минь хүчээр өргүүлэх гэдэг юм санагдав. Яг л тэгсэн мэтлээ. Тэг ингээ яг нөгөө толгой ингээ яг нэг тийм бүрэн сайн ажиллахгүй. Нөгөө эхнээсээ нөгөө зааврыг бүгднийг нөгөө уншааг болохоор за одоо ингэнэ одоо тэгнэ гэд шууд тэр доор нь аваад байгаа. Тэгтээ нэг бодлын бас гоё байна. Хамтрагч Завгар технологийн төгс сослол SMEC, албан ёсны дистрибьютор Enamog. Хамтрагч бүх төрлийн стейкийг бие буучраас. Энэ төмсний өнгө нь яг гоё нэг тийм намрын шарлсан модны навч шиг болох хэвээр гоё юм шаргал. Тий. Тэгээ бас яг ингээд нэг юм навч ингээд гэж дуурдаг шиг яг тийм болох хэвээр криспи. За. Тэгвэл манайх яг тэгжл төсөөлөх нь дээ. За наадхаа шарж явах хооронд хоёулаа мархаа наашлуулчих. За мархаа шарах шүүгэнд хийхэд бэлэн боллоо. Десерт мөн нэлээд өгсөн байна. Махан дээрээ цэцгийн туснаас жоохон гоё юм ялаад өгч. За шаргаж явах явцдаа цэцгийн тус маань өөрөө бахруугаа шингээд илүү шүүслэг байдлын зөөлөн байдлын гоё болгож өгнө. Буу тэгж нийлэхгүй сайхан ингээд дээр нь жоохон зүрх шиг л тавьчих. зүгээр юм. Талхан дээр масл өгөх шиг л. За. Ингэсгээд үү? За. Одоо энэ маань өөрөө нөгөө хуулийн цацсан амтлагч маань маслтайгаа урсаад хажууд ишээ боолно зэрэг. Тэгэхээр тэрнээс сэргийлээд үлээ ахаад нөгөө стейк амтлагчаараа жоохон дээрсэн цацаад өгч. За энэ мэн сайхан бийж чинь да. Зөртөө цацаад. За. Тэгэхээр за жиг тараа шүү зэ. За одоо төмсмөр болчихж байгаа болцтой. Оо вау. Нэр ингэсэн яг таны хэлснээр нэг юм гоё шаржигнсан өөр юм бийтэй болчихсон байна. Шууд энэ пинцет юу яг мэдэгдэж шít хавчаарна да. Наа чи авахд арай амраа уус. Тийм байна. Тэгээ нөө нарийнхан болохоор тосыг нь ч гэсэн бага авт юм байна. Шүүлтүр чинь бацаад ингээд нэг том их тостой гээ яв. Тийм байна. За одоо хоёлаа бэлэг өмсөж байгаа салаада тавуулчих. За тэгээ бэлэг за тийм. Гэхдээ чи өмсөж чи тавуулчих. За. Би одоо хамаг юм. Уучлаарай. За тавгаа аваад навчаа тавь. За ойлголоо. За навчаа гоё ингээд чигэд ингээд тараагаад. За ойлголоо. Тавьчих. За. Ахтар бацаж юусоо болох. Зөөл ингээ өрн тий. Тэгэхээр жоох нь гол хэсгээр нь жоох.
За үндсэн орцуудаа тавьчих. За. Эхлээд юу гээ? Тэрээрээ. За. Саха энэ тэнд гоё ингээд юм чимэглэж байгаа юм шиг. Зүг. Нөөцтөгийн овоолохгүй. За яахаар энэ за. Жоохон багсаа маш арай царай бодоод. Айгуу гоё ярьж байгаа айгуу. Хөвчлөлтэй яваа. За хуульч тавиад тэгээд хушгаа хоёлаа цацчихсан. За. Төмсөн. Төмсөн дээр хоёлаа давс. Юу юм гоё. Паприка, пармезан. За. Үсэн пармезан хийж. Десерт маань болчлоо. Өнгө нь бол яг гоё болсон байна. Оо вау. Гэртэ. Ийм гоё өнгөтэй болсон байна. За ингээд хөргөөгөөд. За одоо десерт маань болцсон юм чи хоёлаа маха шарах шүгэн дээр нэг 10 минут 160 дээр. За ойлголоо. Сүүлийн үед бол бас бүр огт бас нэг хоол хийж үзээгүй гэсэн мөртлөө хүний хэлж байгаа өгөгдлийг бас аягүй сайн авч байна. Тэгэхээр бас ирээдүй байна гэсэн үг тийм. Хан төглийн галтгоон ингээд хоол хийгээд үзэхэд тоног төхөөрөмж болон тогтчуулалт одоо юу гэдэг багц хэрэгсэл маань гэртээ мөртлөө илүү рестораны төвчний хоол хийх бүрэн боломжтой. Нэг тоогоочтой орж ирэнгүүтний хайхтар хүндрэл уучраад байхгүйгээр боломжийн таалагдлаа аюу дайжгүй байна гэж. За одоо хоёлаа төмсөн амтлаад ер нь хоолоо тавглахад 3 минут үлдлээ гэсэн үг юм шүү дээ. За ойлголоо. За эхлээд алигээ хийж яаж татах вэ? Давсаа юм. За өөрөө одоо мэдэрнэ шүү дээ. Давсанд хэр дуртай вэ? Хэр их иддэг вэ, бага иддэг вэ? Өөрөө тааруулна гэсэн. За. Хүмүүний амтлах мэдрэмж өөр гэдэг тийм. За хий. За одоо паприкагаа хийгээд пармезана хийгээд сайхан сэгсрээд гэж байна. За. За одоогоо сэгсрээд тэрүүл. Гараа болчихлооч бас хугарна. Тэгж ирүүлэхгүй. За. Оо вау. За ингэж ирүүлээ сайхан. За. За болъё. За мах маань болчлоо. Дугуйн хоёул одоо махаа гаргая. Одоо гоо цэцгийн тосны үнээр болон шарсан. Гоо смок үнэ. Гэтэ бүр зүг нэрнг сайн. Тийш халуун. Юм чин юун дээр тавьчих. За энэ дээр ингээд тавьчихсан. Шээсэн дээр тавьчих. За ингээд ер нь бол бүх юм болж байна л одоо ганц хачраа хийгээд за энийгээ сайн халааж хагаад гинжин бом дээр хоёлаа шар. Ойлголоо. Тэгээд давсараа мөн. За. Зайг одоо надад бодогдож байгаа юм. Энэ гинжин помидорын нөгөө үзүүр хэсгийг нэг салахгүй унгаахгүй байхад бүр хамгийн нэг бодогдож байна. Тэгэхгүй бол загнуул гэж штэ. За. За хич. За ингэ хич. Гой жижигнээд хальсан задраа тэгэнгүүт одоо жоохон давсараа онцлоод тэгээд бэлэн болов. За. Хүү. Ясли яг пижгин шүү таны стил. За сайн хөдөлгөөчтэй юу вэ? За. Доор төлөвчтэй байхгүй. За. Барилнаасаа барьцаад ингэ. За. За энэгээр сайхан давсараа онцлоо. Зөвхөн цацаа штэ. Гарахгүй штэ. Би буруу татсан гэж. За. Ингэсэн помидор нь төлөвлөдөө дуустай. Тийм ээ. За. За хоёул одоо энэ явцдаа маха яг болсон эсхийг шалган дээр хичээрээ байгаа. За бид энэ гаргаад өгөх. За. Смэг юм чих гоё юм билээ. Бараг л өөрийнхөө шаргчин дээр аавк солбоо дуу тавихаар холгоол юм байл. Ингэт юм билээ. Энэ нь шууд энэ рүү ингээ ороод ингээ залгачдаг. Тэнгүүт одоо яг энэ дээр нь юу н гарна гэсэн. Махаа. Технашаа яг голор яг энэ рүү. Яг гол хажуу талаас нь орно.
Ингэж үү? Тий. Махныхан голыг хажуу талаас нь эзгүүл дээрээс нь зоочихлоор температур чинь зөв байна уу биш байна уу гэдэг нь буруу гарч ирдэг. За одоо ингээд энийг помидор унтраач. Температур маань яг medium rare зааж байна. За одоо хоёлаа ер нь бүх юм болцсон гэж үзье. За хоолоо тавглая те. За десерт маань болчлоо, ачир маань болчлоо, салаад маань болчлоо. За хоёлаа одоо төмснөөс эхэлнэ. За ачираа аваад яг энэ хэсэгт нь айгу crispy chips шиг болцсон байна. Шалгалт өгч байгаа юм шиг санагдчих шүү. За соусаа. Яа тийм ээ. За хоёулагийн тавган дээр тохирох хэмжээгээр хоёулаа тавьчих гэсэн. За нэгийг тавглаад үзүүлж байгаа биш. За ингээд харагдах байдлаас гоё. Сламттай харагдчих. За үлэн байна доо. Чи бас энэ хоёрын унгаагаа ийцэн шүү аа. Тийм байна. За ингээд нэг тавглаач. За. За яах вэ? Түлжээ бас. За хоёр хоолой урагшаа тавьчих. Одоо хоёулаа. За тий. Десерттэй. За нэг иймэрхүү. За зарим аваад ирлээ. За одоо десерттэй гаргаж ирээд хоёулаа ингээд нэг пицца зүсдэг шиг 8 хуваач. За чад нэг болсон. За зарим гоё. Тэгээд хоёулаа нэг гоё хүнсний цэцэг байна. За. Тэрүүгээр чимэглээд юу хий десерт маань болчлоо гэж үзнэ. За. Нэг идэж болох уу? Тий, хүнсний зураг. Гоё юм байна. За ингээл гişтэй хийчихвэл тэгэл бас романтик штэй. Тэгээ дээрээс нь дүүн дуулаад бүр. Тэгэл дууссан шүү дээ. Тийш тэгэл дууссан шүү дээ. All I dream of is your eyes. All I long for is your touch. Хоолтой устгах шүү аа. Тэгээ нэг вайнтай. Тэгэл салаад соусаа гоё. За тэгээ сайхан утгаж байгаа. Жигд тарааж өгөөд дээрээс нь пармезана дээрээс нь цацаад өг. За тэгээ. За ингэ болоо. За баярлалаа. Гоё. Гоё десерт. За чөглөө дөө. Цари хоёлаа хоол амсах гоё. За тэгээ. За юунаас нэхлэх вэ? Салааднаас эхэлнэ хөлөө. За би. Жон соус арай л их хийчих Чүл шиг хийгээ. Загсны шишгч юм шиг тий. Нэг юм шаржигнсан тэгээд юм зөөлхөн смут амтнууд Тийм. Тэгээд after taste жоох юм хэсгэл. Тийм байна. Одоо юм тааламжтай амт гэж байна. Соус нэгтсэн болохоор ер нь бол гоё болсон тий. Тийм байна. Соусны амтан ч айгүй гоё таарсан байна. Баярлаа. За салаадны амтанд бол дурлал юм байна. Ийм салаад идснээр дараа шарсан махад хэлэх айгүй. Одоо махаа юмсаад үстэй. За тий. Цаана нэг юм зөөлхөн. Тэгснэ нэг юм сүү амттай байгаа юм шиг. Нөө цэцгийн тосоор хоёлаа амталсан. Тэрний хамт нь орж ирээд dry age хийсэн болохоор нөлөө юм зөөлөн шүүслэг байна.
За дахиад иччихё. Энэ гой соустой холиод. За. Махны чамтай гой сэргээж. Зүгээр энэ ам бүр зүгээр л тасархай. Лавдаг би ойрын одоо хугацаанд ийм гоё стейк бол идэг юм байна. Энэ хаа ямар мах гэлээ. Яг өхрийн нөгөө нурууны сэрний хэсэг. Сэрлээ стейк. Зүр супер. Зөв үнэхээр гоё юм байна. Нэрэл яг мэрэгжлийн тоогоочийн дээл зэрэглэлийн ресторан хийсэн хоолыг яг нэг гэртээ хийх бол боломжтой юм байна. Одоо би яг тэ энэ амтыг нөгөө үгээр хэлжүүлж чадахгүй байна. Та нарыг зөвхөн гэртээ хийж үзээд тэгэд хамталж үзээд яг миний мэдэрч байгааг мэдрэх баг. За араас нь төмсөн амсаад байна. За тэгээ. Чипс гэж яриад. Махнаас агуу гарч иж байна. Энэ чинь нөгөө амтны цогцолшоо гэдэг чинь. Цааглаа десертнээс үүд. Хоол идээд үндсэн хоол идээд десерт эцнэрээ хүн яг ингээд юм мэдээж дууссан мэдрэмжээ гүйц тавдаг гэж байна. Тэгэхээр десерт бас маш чухал. Тийм. Эхлэл нь чухал, дунд яг өрнөл хэсэг нь чухал, төгсгөл нь бас маш чухал. Тийм байна. Гайхалтай. Баг зэрэг мангоны амт орж ирээд тэгээ заримтайгаа чизкейк нь өөрөө илүү гоё зөксөж өгч. Тийм байна. Илүү юм тансаг төгсгөлийн мэдрэмжийг айгүй гоё өгч ирж байгаа. Одоо ингээд болоо. Одоо ингээд хангалттай гэдэг мэдрэмж байна те. За гол нь одоо энэ идэж болдог цэцэг чаа. Би энийг бас яг ингээд нэг гарынхаа юм зэгт бариад тэг яг тэгж идмээр байна бүр. Сонирхолтой юм. Гэтэ үнэхээр жаргаж байна. Амт бол яг болсон биш үү? За баярлалаа. Дараагийн удаа гэхдээ яг грамаар нь хэвэл илүү гоё бол. Тийм байна. Тань маш их баярлалаа. Тэгээд миний лавдаг энэ одоо яг энэ байгаа энэ амьдралд бол маш гоё хоолны менюг та бүр эксклюзив ингэж зааж өглөө. Энэ стейкний амт, за тэгээд энэ салаадны амт, энэ бүгд бүр үнэхээр гайхалтай маш гоё санагдаж байна. Тэгээ баярлалаа. За тэгээд дараагийн дугаарч гэсэн маш гайхалтай олнуудыг та бүхэндээ хийж заах болно. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая.